За бүгдэнд өрөө мэнд хүргье. За нэр дэвшигчээс одоо зарим нэг ганц нэг асуултууд авахарч байгаагаас нэмж тодруулах зүйлүүдээс асууя гэж ингэж бодсон юм. За таны хувьд бол туршлагын хувьд одоо эргэлзэж байгаа юм уу? Итгэхгүй байгаа тийм хүн бол гарахгүй байгаа гэж бодогдож байгаа. За одоо олон салбарт олон институтад удирдах ажил хийсэн ийм хүний хувьд за өнөөдрийн энэ асуултанд хариулж байгаа байдлыг харахад ч гэсэн бас үнэхээр ажиллаа мэдж байгаа асуудлуудаа бол бүрэн дүрэн ойлгож байгаа юм байдлаар хариулт өгч байгаад бол бас талархалтай хандж байна. За энэ нэгдүгürt миний асуух гээд байгаа нэг зүйл энэ бизнесийн орчныг сайжруулах тал дээр дээрэс нь татварын шинжилгээ хийх тал дээр одоо ямар арга хэмжээнүүд авах вэ гэдгийг л одоо маш олон бизнес эрхлэгч нар энэ хувийн хвшлийн олон удаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бол харж байгаа хаа гэж ингэж бодогдож байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ ялангуяа нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, за тэгээ нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, өөрчлөх тал дээр та одоо ямар арга хэмжээ авах уу гэдгийг нэгдүгürt асуухыг хүсэж байна. За хоёрдугаарт манай энэ говийн бүс нутаг одоо байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн их өртөж байгаа ийм бүс нутаг. За тэгээд энэ байгаль орчинтой холбоотой за саяхан одоо энэ гишүүдийн яриад байгаа энэ усны төслийг одоо хэрэгжүүлэх энтер гэдэг ингээхлээр зэрэг эцсийн бүлэгтээ бол эдийн засаг дээр очиод гацчихдаг. За саяхан таны ярьсан тэр 7.6 тэрбум төгрөгийн тээзүү бол Хэрлэн тоонд дээр Эрдэнэс оюутлогоо компани зарласан Хэрлэн тоонд дээр хийгдэж байгаа төслийг л та орхон ангитай андуураад хэлчихүү гэж надад бол сая бодогдчихлоо. Тэгэхээр зэрэг би юу хэл гэсэн гэхлээр зэрэг ер нь одоо энэ Өмнөг аймгаас ч бай ер нь говийн бүс нутгаас энэ улсын төсөв төвлөрүүлээд байгаа Дөрвөн Наранбаатар гишүүн хэлжсэн 3.4 их найт төгрөгийг амнатын татварт аваад байдаг. Дээрээс нь 1.7 тэрбум төгрөг төсөв төвлөрүүлээд байдаг. Энэ мөнгөний тодорхой хувийг одоо орон нутагт үлдээгээд тэндээс нь одоо энэ шаардлагатай байгаль орчны юм уу бусад одоо чухал төслүүдэд хэрэгжүүлээд явах юм боломжийг бол олгож өгөх тал дээр одоо таны байр суурийг бас сонсомоор байна. За хоёрдугаарт энэ халамжаас хөдөлмөрлөө шилжих тал дээр бид нар одоо ямар бодлого барих вэ? Жишээ нь таны засгийн газар ямар бодлого барих вэ? Одоо бид нар бол яг үүндээ халамжийн хэмжээ бол хэтэрхий одоо их байна, хөдөлмөрт одоо дургүй байна гэдэг ийм шүүмжил бол байнга явж яадаг болохоор зэрэг энэ дээр одоо таны байр суурийг бас сонсъё гэж ингэж бодож байна. За 1 минутаа нэмээд авчид байгаа. За 3 дугаарт нь энэ сэргийгт эрчим хүчийг бол одоо бид нар хөгжүүлэн сэргийгт эрчим хүчийг энэ одоо төслүүдийг гадна дотны хөрөнгө оруулалтуудыг бид нар одоо авна авчирна гэж одоо зөндөө олон жил бас одоо энэ үе үеийн сайд нар л яриад байдаг. Яг амьдрал дээр бол хэрэгжиж байгаа юм байдаггүй. 2019 онд энэ сэргийгт эрчим хүчний тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад энэ эрчим хүч дамжуулах сүлжээнд холбогдсон ажиллах сэргийгт эрчим хүчний үүсгэр барих төслийг үнийн саналаар нь өрсөлдүүлэн сонгон шалгаруулна гэдэг нэг нэмэлт өөрчлөлт орсон юм билээ. Гэсэн энэ нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш нэгч төсөл сонгон шалгаруулаг өнөөдрийг хүртэл ингээ гаццсан. Олон компани аж ахуйн нэгжүүд энэ дээр гадны хөрөнгө оруулагчид авцараад ингээд ажил эхлүүлээ явах гэдэг ингээ өнөөдрийг хүртэл ингээ 5-6 жил ингээ гацаатай ингээд яваад байдаг. Тэгээ энэ тал дээр таны бас реформ шинжилт хийх одоо ийм байр суурийг бас за хариулт өгье нэр дэвшигч. За цагаан үг мөнхөд гишүүний асуултанд хариулъя. Татварын реформын асуудлаар. Татварын реформыг татварын байр суурийг өргөжүүлж татварыг дэг шудраг болгоход хамгийн гол нь чиглэх ёстой гэж бодож байгаа. Учир шалтгаан юу гэхээр одоо хүн болгон мэднэ. Ямар ч дэлгүүр үйлчлэгээний газар очсон нөөдтэй авах уу нөөдгүй авах уу гэж асуудаг болсон. За тэгвэл нөөдгүй бол 5%, 10% хэмдэрдэг. Инхээр нөгөө татвар төлдгөө шудраг ус хэсэг нь хожоод татвар төлдөг шудраг хэсэг нь хохироод байдаг, өрсөлдөх чадвараа алддаг ийм тогтолцоо болчиход байгаа. Энэ дотор хамгийн хилмигдэж байгаа нь үйлдвэрлэгч нар. Үйлдвэрлэгч нарын нөөд тооцоо баримт бол тодорхой байдаг. Ягаад гэвэл одоо машин тооног төхрөөр бүх юмар хэмжээд гарчдаг. Импортлогч нар бол тодорхой биш. Манай гайлын ил тод, авилгал, гайлын татвар, импортын татвар, тэрний гадаад
нөөтөө төлөхгүй орж ирж байгаа байдал бол урд хойд хөлийн алтан болог замуудын бомбтер гаалтайгаалга машинаас ахуулаад бизнес эрхэлдэг бүх хүмүүс бараг ярьдаг. Инхээр импортлогчид илүү давуу тал олгоод байгаа учраас импортчийн эдийн засгийг дамгаалаад валютын шиг хөрөгдөөд нөөцөд дарамт учруулад энэ хүндрэлийг бий болгодог. Ийм учраас би нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлэх замаар нөөтийг тэг шударга төлдөг зарчим болгох юм бол үндэсний үйлдвэрлэгчтэй ашигтай, ажил олгогчтой ашигтай ийм тогтолцоог бүрдүүлэхийг зорж татварын реформын гол чиглэл 1 жилийн хугацаанд ч байсан хамаагүй энэ өөрчлөлт хийх ёстой гэж бодож байгаа. Одоогийн хуулиар бол нөөтийн иргэдийн буцаа олголтын өнгөлтийг 100%, 50%, 20% болгоод чиглэлээс хамаарч хаталтай болохоор тусгасан байлээ. Энэ нэг 1.4 их 80 орчим төгрөгийн төсвийн ачаал авах юм байлээ. Одоо нэг 168 мянган төгрөгийн нөөт төлж байгаа хүн 145 мянгаар одоо нөгөө 300 мянга хүртэл бол ингээд энэ хөнгөлт эдлээд арай бага ачаалтай болно гэсэн ийм тооцооллууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ хэрэгжилтийн үед бас хүндрэлтэй байх магадaltaй. Ийм учраас энийг наривчлан ерхий сайдаар томилогдсон нөхцөлд сангийн сайд, сангийн яамныхантайгаа сууж тооцоолыг наривчилж харна. Ер нь бүх бараа нөөдтэй баримттай шударга болчвол татварын бааз өргөжөөд тэлээд үр дүнд нь татварын нийтлэг ачаалал дарамт буурах, энийг дагсан олон төрлийн татварын чөлөөлөлт босгоод самаарсан тэр нөөттэй бараа, нөөтгөө бараа гэдэг нөгөө бизнес эрхлэгчдийн транзакц зардал, бизнесийн зардал буурах гэх мэтлэн олон эерэг талыг бий болгоно. Энийг 2015 онд энэ буцаа олголтыг хэрэгжүүлэх үед бас нөөтийн орлого буурна гэж тооцож байсан боловч нэмэгдсэн далд эдийн засгийн болсон олон баримт судалгаанууд баталдаг. За ингэснээрээ бас одоо би иргэдэд татварын дарамт үзүүлэхгүйгээр одоо хэд энэ ялгааг багасгасан, хэд тансаг хэрэглээний буюу өндөр татвар, за Улаанбаатарын төвжирлийг бууруулахад чиглэгдсэн төвийн байрлалын үйл хөдлөлгөөний татварыг нэмэгдүүлэх мэтлэн ийм татварын бодлогуудыг бол хэрэгжүүлэх шаардлагатай. 4.10 татварын бодлогыг хэрэгжүүлэхэд би бас татварын ажлын хэсэгт ажиллаж ирсэн юм. Энийг бол хувийн хвшлийг дэмжих зорилгоор хийсэн. Энэ дотроо үлдсэн 2 татвар бол үйл залгамжлалын татвар, үйл хөдлөлгөөний татварын реформыг хийж чадаагүй. Энэ хоёрыг хийж ээж бас энэ үр дүнтэй эрүүл нийгэм бий болоход анхаарч чадна. Энийг би танхим бизнес эрхлэгчид маань зөвөр ойлгож хүлээж авч хилцэж зөвлөлдөж чиглэл гаргаж чадна гэж бодож байна. За цагаан хүүгийн мөнх батгшүүн тодруулжээ. За халамжаас хөдөлмөр шилжих тал дээр одоо танай засгийн газар ямар бодлого барих вэ гэдгийг би асуусан. За дээрэс нь нөгөө түрүү миний хэлсэн нөгөө энэ бүрчилсэн хөгжлийг бол таны хувьд бол үргэлжлүүлнэ гэдэг ингэсэн. Дээрэс нь энэ байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нэрвэж байгаа энэ говийн бүс нутагт одоо бүх төсвийг ингээ аваад авчдаг. Үндсэндээ 3.4 их 80 төгрөгийг амнаатаар төсөв 1.7 тэрбум төгрөг ингээд төсөв бүрдүүлэх гэдэг ингээ авчдаг. Ингэхлээр зэрэг бид нар нөгөө энэ гадаргын усны чтэр одоо бусад байгаль орчны төслүүдэд санхүүжүүлж чадахгүй болчиход байгаа. Улсаас мөнгө гуугаад байдаг. Нөгөөх нь тавигддаггүй. Тэгэхээр зэрэг өөрснөө энэ төсвөө тодорхой хэсгээ бүс дээр авч үлдээ тэндээсээ зарцуулдаг байх тэр механизмыг хийж өгч одоо чадах уу гэдэг л энэ асуудлыг яаж ч 4-р нь тэр нөгөө сэргээгт эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулаад өнөөдөр нүртэл нэг ч сонгон шалгаруулалт хийгдэхгүй байна. За нэмж хариулт өгье. За цагаан хүүгийн мөнх батгшүүний асуудалтанд хариулъя. За халамжаас хөдөлмөрт гэдэг маань бол тодорхой лоозон болж үлдмээрг байгаамаа. Тэгээ халамжийн маш олон төрлүүдийг байгааг нэгтгэж зэгцлэх ийм үр чиглэлийг холбогдох сайд нар төгөө судалгаа хийлгэж байна. Энийг цээжний бангаар ярьж байгаа учраас би судалгаан дээр үндэслэж дараачийн хурлуудаар бодит үр дүнгийн талаар мэдээлэх болно. Энэ бас нэлээд мэдрэмтгий асуудал. За бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал та нийцүүлж таны говийн бүсийн хөгжлийн талаарх бодлогыг бид дэмжиж байгаа. Энэ бас төсвийн 3.4 их 80-ийн амнаатын ашиг нутгийн нөөц ашигласны татварын хэдэн хувийг бүрдүүлэх болцоотой төсвийн нэгдсэн төсвийн бодлоготойгоо уялдуулж энэ талаар хариу өгье. За сэргээгт эрчим хүчний асуудлаар мөн. За Салдангийн одон туяа гишүүн алга байна.